байна уу? Ерхий боловсролын номт наран сургуулийн химийн багш нар мандах байна. За өнөөдөр 10 дугаар ангийн сурагчдад зориулаад багш нь кальциум карбонатын хэрэглээг судлах энэ хичээлийг заах болно. За тэгэхээр 4.5 тэрбум жилийн өмнө бол манай одоо дэлхий бол ер нь бол нүүрс хүчлийн хэмжээ бол 1000 дахин одоо байснаас их байсан гэж үздэг. Тэгээд цаг хугацааны явцад бол нөгөө нүүрс хүчлийн хэм маань талаа басанд уусаад за тэгээд одоогийн энэ агаар мандлыг үүсгэсэн гэж үздэг. Тэгэхээр тэр ууссан одоо нүүрс хүчлийн хэм ууснараа одоо хясааны одоо тийм хоёр гэж үүдэг тийм үү, тийм үүсээд мөн өндөөний хальсанд за тэгээд цаашлаад ер нь бол энэ орд газруудыг баян онгот гэдэг цагаан агууны орд газруудыг үүсгэсэн гэж үздэг. За тэгэхээр шохон чулууны маань найрлага нь бол ямар байдаг юм бэ гэхээр 50% нь бол кальциум карбонатыг агуулсан байдаг. За шавар бол алюминий 2O3 бол мөн бас агуулдаг. Элс силициум O2 гэсэн элс агуулдаг. За доломит буюу кальци CO3, магний CO3 гэсэн нэгдэл мөн байд юм байна. Феррит болохоор феррум S2 гэсэн нэгдэл бас одоо шохон чулууны найрлагыг агуулдаг. Тэгэхээр шохон чулуу маань бол 2.6-аас 2.8 грамм см куб одоо нягттай тийм зөөл чулуу. За тэгээд найрлагаас хамаарат бол цагаан автар, улаан автар, за тэгээд шаргал гэх зэргийн тийм өнгөтэй байдаг. За тэгэхээр ер нь бол кальциум карбонатын хэрэглээ нь бол хамгийн гол зүйл бол юу юм бэ гэхээр кальциум карбонатыг бол ер нь барилгын салбарт бол маш их ашигладаг. Одоо шохоо гэсэн үг шүү дээ, тийм барилгын салбарт ашигладаг. За яагаад барилгын салбарт ашигладаг юм бэ гэхээр одоо өртөг маш багатай. За хямд өртөгтэй гэсэн үг байна. Хямд өртөгтэй. За тэгээд хэрэглэхэд одоо хялбар байдаг гэж үздэг. За тэгэхээр ер нь бол их дээр үеэсээ тэгж одоо шохон чулуу хэрэглэж ирсэн. Тэгэхээр шохон чулууны маань сул тал нь юу юм бэ гэхээр хүчилт бол маш тэсвэргүй. Тэгэхээр нөгөө барилга болон одоо хөшөө дурсгал байснаар нөгөө хүчилт уусчихдаг гэсэн. За тэгэхээр хүчилт уусч байгаа тэр урлын гэрчтэй лекцэн мөрөө бичиж үзье. За тэгэхээр кальциум карбонат тийм ээ. Кальциум карбонат, кальци CO3 за нэмгэн за ямар нэгэн хүчил. За хүчилд ороод юу үүсдэг вэ гэхээр кальциум за кальциум 2 нэгдэл тэрнээ CO2 ба одоо хий нуус хүчлийн хий тэрнээ ус үүсдэг. Ингэснээр нөгөө хөшөө дурсгалууд маань ямар ч юм нөгөө уусаад одоо удаан хугацааны туршид бол илэгдэж одоо тийм алга болдог гэсэн үг байна. За тэгэхээр байгаль дээр байдаг хамгийн чухал зүйл одоо юу юм бэ гэхээр бол шохон чулууны эргэлт гэж байгаа. Шохон чулууны эргэлт. Тэгэхээр энд шохон чулууны байгаль дээр ямар эргэлт явагддаг юм бэ гэхээр за шохон чулуу буюу кальци CO3 маань одоо шатаад энэ бол шатахтаа 850-аас 1100 градуст шатдаг. За шатаад юу үүсэх вэ гэхээр түүхийн үүсэх. Түүхийн үүс. Түүхийн шохог үүсгдэг. Түүхийн шохог үүсгдэг. За түүхийн шохог үүсгдэг. За цөмөрө томьёогийн бичээ. Кальци CO3 зааш нараад кальци O дээр нэмдэг нь CO2-ыг үүсгдэг байна. За үүний дараа ямар урвал явагддаг вэ гэхээр нөгөө энэ түүхийн шохоо маань за одоо устай урвалд орчдөг. Кальци O дээр нэмгэн ус H2 урвалд ороод босон шохоо буюу шохоо усыг үүсгэнэ. Кальци OH 2 гэх. За энэ болохоор шохоо ус. Шохоо ус буюу энийг бол болсон шохоо гэж нэрлэдэг. Болсон шохоо гэж нэрлэдэг. За энэ шохоо ус маань одоо агарт байгаа нүүрс хүчлийн хийтэй. За кальци OH маань нүүрс хүчлийн хийтэй CO2-тэй урвалд ороод за кальциум карбонат тийм кальциум карбонат аль эсвэл кальциум гидрокарбонат үүсдэг. Энд нь CO2. За эндээс кальци H CO3
үсгцээ 3 2 дахь. За энийг үсгдэг. Тэгэхээр энэ маань буцаад яаж юм? Шохон чулуугаар үсгэж байна. За энд үсч байсан тийм ээ. Энд байсан тийм ээ. За агш нь 2 доогор нь 2 зурч. Ингээд буцаад энд эргэлт үүсдэг баг. Эргэлт үүсдэг баг. Эргэлт үүсдэг баг нэ. За энийг бол шохон чулууны эргэлт гэж үздэг. Шохон чулуу. Нах нэ. За тэгэхээр ер нь бол шохон чулуу маань бол одоо байгаль өөрөө орд газраар байдаг. За тэр нь цаашаага манайхан амьдрал ахуйдаа тий одоо байшин барих ч юм уу, хашаа шохоодох ч юм уу гэхдээ илүү их хэрэгэлдэг. За тэгэхээр та нар сурах хүчгээсээ дэлгэрүүлж уншаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.